Сайн байцгаана уу эрх мөндөд үзэгчдээ. Японы нийслэл Токио хотноо энэ 2014 оны 2 дугаар сарын 2-нд болсон Акхо даваа жаргалын нэрмжид сумогийн хүүхдийн олон улсын 4 дугаар тэмцээнээс хийсэн сурвалжлагаараа бэлтгэсэн цуврал нэвтрүүлгийн 3 дугаархыг та бүхэнд төлөвлөж байна. Өнгөрсөн 2 нэвтрүүлгээр Монголын сумочин хүүхдүүдийн баг тамирчид Токио хотоор аялан японочдод олон төрлийн уулзалт хийж сумогийнхын тэмцээнд хэрхэн бэлтгэж байгаа талаар танилцуулсан бол энэхүү өргөн барьж байгаа 3 дугаар нэвтрүүлгээр мөн түүнчлэн дараагийн 4 дугаар нэвтрүүлгээр сумогийн тэмцээн хэрхэн өнгөрсөн талаар та бүхэнд танилцуулах юм аа. За эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэнтэй Японы нийслэл Токио хотын Рёгоку дүүрэгт байдаг Кокугихан буюу Японы спортын үндэсний спортын ордноос мэдчилж байна. Өнөөдөр 2014 оны 2 дугаар сарын 2-ны өдөр. За энд Акхогийн цомын тэмцээн, за хүүхдийн сумогийн тэмцээн 4 дахь удаага болох гэж байна. Өнөөдөр за Японы мууж орон нутаг олон газараас 500 гаруй хүүхэд аав ээж хөгжөөнд дэмжигчдтэйгээ ингээд цугларсан байна. За 7 хоногийн өмнө энд сумогийн 1-р сарын тэмцээн дууссан. За өчигдөр Озеки цолтой хүртэл барилж ирсэн Миябаямагийн зодог тайлах ёслол бас энэ ордонд болсон. Яг жинхэнэ мэрэгжлийн сумогийн тэмцээн болдог ийм ордон энэ дэвжээ бол та бидний телевизээр харж байсан зарим нэг нь энд ирж үзэж байсан мэрэгжлийн сумогийн тэмцээн болдог жинхэнэ мэрэгжлийн тамирчид бүгчүүд барилдаг ийм дэвжээ байгаа. За энэ дэвжээн дээр Япон, Монгол, Солонгос, Хятадын хүүхдүүд өнөөдөр хүч чадлаа сорхинэ. Сумогийн тэмцээн ингээд 4 дахь удаага болж байгаа. Энэ тэмцээнийг Yokozuna Акхо даваа жаргал санаачтан энэ жил ингээд 4 дахь удаага болох гэж байна. За сонирхолтой сайхан тэмцээн болох гэж байна. Энэ тэмцээнийг сурвалжлахаар бид нар энэ ордонд хүрэлцэн ирээд байна. За энэ ордонд японочдоос гадна солонгосчууд, хятадууд гэдэг маань өөр монголчууд их олноор ирсэн байна. За манай Монголын Улаанбаатараас ирсэн оюутнууд, энд ажил сурж байгаа монголчууд бас монгол хүүхдүүдэд дэмжихээр ирсэн байна. За ингээд сумогийн тэмцээн бас нэлээд эрт эхэлдэг юм байна. Нэг өдөр бүтэн өдөржингөө тэмцээн үргэлжлээд оройдод өнгөө гаргадаг. За түрүүн бид бас ярьсан Японы маш олон мууж орон нутгаас 570 гаруй Япон хүүхдүүд цугларсан байна. За алдартай ахлах сургуулиуд, олон нийтийн байгууллагууд, нийгмийн төв сумогийн их төлөөлсөн Япон хүүхдүүд ирсэн. За Монголын сумочин хүүхдүүд, Солонгос, Хятадын сумочин хүүхдүүд тэмцээнд оролцохоор ирсэн. За ингээд тэмцээнийг нээж Акхо даваа жаргал их аварга үг хэлж байна. За өглөөний минь төргий гэж. Энэ бол өглөө 7:30 гэхэд ордонд хүүхдүүд цуглаж эхэлсэн. Ингээд 8 цаг өнгөрөөгөө тэмцээн эхэлсэн. За ингээд Акхо даваа жаргал аварга бол хэлсэн. За энэ өнөөдөр бол Японы өнцөг олон бүрээс Япон хүүхдүүд цуглалаа. Дээр нь далайн чандаас Монгол, Япон, Солонгос хүүхдүүд хүрэлцэн ирлээ. Тэгэхээр энэ бүх хүүхдүүдэд сайн сайхан хүсэн өрөөж мэдчихэж байна гэж. За тэгээд энэ ордон бол мэрэгжлийн сумогийн бөхчүүд бид нар энэ төсөө урсгаж хүчээ шахуучдаа барилддаг ийм дэвжээн байгаа. Энэ дэвжээн дээр та хүүхдүүд барилдах болсонд би үнэн сэтгэлээсээ баярлж байна гэж. Тэгээд миний нэгэн мөрөөдөл ингэж биелж байгаад бол маш их баярлж байна. За ингээд бөхчүүд бидний барилддаг энэ дэвжээн дээр хүүхдүүд та нар ингэж барилдаж хүч чадлаа сорж, найрамдал нөхөрлөж ингэж явахыг би сэтгэлээсээ хүсэж өрөөж байна. Тэгэхээр бол өнөөдрийн энэ зохион байгуулж байгаа энэ тэмцээн бол зөвхөн хүч чадлаа сорио зогсохгүй. За цаашдаа та нөхөд, найз нөхөд болж хамтран ажиллаж биеиндээ тусал дэмжих ийм сайхан үйл ажиллагааны эхлэл байгаасаа гэж би бодож байна гэж. Энэ тэмцээний зохион байгуулалт маш их туслан дэмжүүлэг үзүүлсэн Санкё гэж том компаниг бас дурдж байна. За мөн түүнчлэн олон төрлийн бус байгууллага, за сумогийн холбоо, за сургуулиуд, сумогийн дэвжээ, сумогийн бөхчүүдэд би талархад илэрхийлье гэж. За ингээд тэмцээнийг нээж байгааг мэдэгдэж байна. Та бүхэнд амжилт хүсье. За ингээд Акхо даваа жаргал
их орго маань ингээд тэмцээнийг нээж үг хэллээ. За энэний дараа бол одоо дэлгэцэн дээр харагдаж байна. Сузуки Осамо гэж за Японы TBS мөн түүнчлэн бусад телевизэд маш олон тооны том шоу одоо соёлын арга хэмжээг найруулж продюсерлж ажилладаг ийм алдартай хүн одоо үг хэлж байна. За энэ хүн бол энэ удаагийн 4-р тэмцээний найруулж зохион байгуулж ингэж ажилласан. За тэгээ өөрөө бол бас их тийм маш их тийм өөдрөг сайхан сэтгэлтэй, яриа хөөрөөтэй, хөгжилтэй ийм хүн байна лээ. Бид бас ярилцлага авсан энэ хүнийг энэ ярилцлагыг тав хүнд танилцуулна. За тэгээд одоо Yokozuna Hakuhoгийн санаачилсан энэ сайхан тэмцээнийг одоо бид одоо дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр энэ зорилго нь бол үнэхээр сайхан юм аа гэж. Хүүхдүүд бол сумуугаар дамжуулт найрамдад нөхөрч бие биегээ дэмжиж тийм ээ цаашдын одоо Японыг за бусад улс үндэстний одоо нийгмийг сайхан нийгмийг байгуулахын төлөө зүтгээсэй гэсэн үднээс бол бид нар ийм тэмцээний зохион байгуулж байгаамаа гэж ярьж байсан. За ингээд шүүгчдийн төлөөлөд одоо үг хэлж байна. Ерөнхий шүүгч. За ингээд сумогийн холбоо тэмээ сумогийн үндсэн дүрмээс гадна энэ тэмцээнийг зохион байгуулах дүрм гэж байгаа. Энэ дүрмэнд суурилж энэ тэмцээнийг зохион байгуулах юм аа. Тэгэхээр тамирчин хүүхдүүд та бүхэн шудраг сайхан өрсөлдөж амжилттай сайхан барилдана хийг хүсэн өрөөж байна гэж ерөнхий шүүгч хэлсэн. За энэний дараа энэ аливаа тэмцээнд байдаг. За тамирчдын төлөөлөл гарчиж одоо андгаа тангараг өргөдөг. За одоо энэ тэмцээнд оролцож байгаа одоо Япон, Монгол, Солонгос, Хятад бүгчүүд хүүхдүүдийг төлөөлж би одоо шудраг ёс зүйтэй барилдаж тэмцэлдэхээ тангаргалж байна гэж. За энэ Япон хүүхэд одоо тангаргалсан. Ер нь манай үзэгчид мэдж байгаа зүгээр хүүхдийн энэ сумогийн тэмцээнээр зогсохгүй спортын бусад олон төрлийн тэмцээн, олимп, дэлхийн аварга, шалралт тэмцээнд тамирчдын төлөөлөл гарчиж заавал тангараг өргөж ингэж тэмцээний эхлүүлдэг юм боломжтой. За ордонд бол одоо 570 гаруй одоо хүүхдийн төлөөлөл орж ирсэн. За ингээд нээлтийн ажиллагааны дараа бүх хүүхдүүд дэвжээнийг тойрч зогсоод одоо дэвжээний голд бол Yokozuna Hakuho суугаад ингээд дурсгалын зураг татуулсан. За ордонд бол маш олон хүмүүс суусан. За Монголын төлөөлөгч. За энд Монголд одоо хиймэл дагуул одоо Монгол улс бол хиймэл дагуултай болох гэж байгаа өөрийн. За энэ хиймэл дагуулыг одоо хариуцаж ажилуулахын төлөөлөл 25 хүн Японд ирж бас сургалтанд хамрагдж байгаа. Тэр мэрэгжлийнхэн байгууллагуудаар орж байгаа. Тэр хүмүүс одоо амралтын өдөр байсан учраас суморчин хүүхдүүдийн дүүнэрийнхээ барилдаа нэг ирж сонирхсон. За сая үзэгцийн суудад суудсан байхаг би тарлаа. За ингээд одоо барилдаа эхэлсэн. Хамгийн бага наснд барилж байгаа манай сосор хүү. За энэ өөрийгөө зоригжуулах одоо сэргэлэн цоо байдлаар одоо хүүхдүүдийн дунд бол одоо их тодорч байсан. За ингээд барилдаа эхэлсэн. За тэмцээн бол одоо хувийн одоо ганцаарчилсан ийм барилдаанаас гадна багийн тэмцээн гэж болсон. Багийн тэмцээнээр одоо өнөөдрийн тэмцээн эхэлсэн. За багийн тэмцээнд бол баг өөр одоо 5 бүх ингэж барилддаг. За багийн тэмцээн бол маш их тийм сонирхолтой сумогийн тэмцээнд нэлээд тийм хүмүүсийг үзэх дуртай юм тэмцээн байсан. За манай сосроогийн дараа бол Мянган баяр гарч ирээд бас 2 дахь даваа гэж авч байна. За энэ багийн тэмцээнд бол нийт 66 баг оролцсон. За дараа нь дэвжээн дээр манай базар гард гарч ирсэн. За ингээд 3 дахь даваагаа авлаа. За эхний 1 2 дугаар тойргууд энэ төр бол бас арай гайгүй юм байна лээ. За зүгээр эхний 3 тойрогт 2-д нь давхад бол цаашаа явах юм байна лээ. Барилдааны үргэлжлүүлэн. За энд Ариун Баатар. За манай үзэгчид бас анзаарч байгаа зарим бүхэн хүүхэд нэг их том биетэй, зарим жижиг гэж. За энэ бол одоо яг насаараа барилддаг. За тэгээд одоо амарснаа бол 15 настай. Тэгээд тэр Япон хүүхэд нь бас 15 настай хүүхэд. За тэгээ эхний тойрогт бол Монголын хүүхдийн баг бол одоо 5-0-оор ингээд давсан.
За тэмцээн үргэлжилж байна. За багийн тэмцээн явж байна. Манай хүүхдүүд 5-0-оор эхнийхээ тойрогт ялалт байгууллаа. За тэгээ энд бас их олон сайхан танил эрхмүүдтэй уулзж байна. Энд олон Монгол оюутан за Японд ажиллаж байгаа хүмүүс ирж хүүхдүүдэд дэмжиж байна Монгол хүүхдүүдэд. Тэгээ миний одоо таньдаг за баруун гарт бол Кёктанзан, Инкот. За зүүн гарт бол Майно юу Наранбат хоёр. За Сомод барилдж исэн. Одоо миний танил найз нөхөд дүүнэр ингээ байж байна. Тэгээ өнөөдөр энэ Монгол хүүхдүүдийнхээ барилдж байгааг дэмжих гэж ирсэн юм байна. За дэмжихээс гадна энэ хоёр маань одоо багш дасгалжуулагчийн одоо байдлаар бас оролцож байгаа юм байна. За тэгээд Инкот сайн байна уу? За юу хийж вэ? За хүүхдүүдэд дэмжих гэж ирв. Авраг иргэж хэлсэн үү яасан? Тий авраг иргэж хэлсэн одоо хүүхдүүд дэмжих ирлээ. Тий. Өдөр одоо манай бүх одоо сумоноор бас ирнэ. Тий одоо аврагын сайхан тэмцээн зохион байгуулж бидээс баяртай байна. За Наранбат бас Кюшүүд байгаа шүү. Нэлээд холоос ирэх шиг боллоо ч. Тий аврагаас одоо ирээд тэмцээн авралдаа гэж өгч байгаа. Тэгээд ирж оролцоорой гэсэн өөрийнхөө оролцоод хүүхдүүдэд дэмжиж явж байна. За ингээд манай монголчууд бас асуудаг л да. Сумууд барилдж исэн залуус минь хаагуур явдаг бол тэр хэн хаана байгаа энэ төргээд. Тэгээ Наранбатын хувьд бол одоо хүмүүс сайн мэдж байгаа. Сонирхогчдын сумаагаар бол бас олон тэмцээнд дэлхийн аврал төрүүлж саяхан хүртэл дэлхийн шилдэг тамирчны одоо юунд орж бас нэлийн дээгүүр давхсан. За их батон бол Монгол Японы хооронд явж соёлын харилцаа, за бизнес янз бүрийн ажил төрөл хийж байгаа юм байна. За тэгээд үнэхээр одоо Монголдоо залуучууд маань хүүхдүүд маань сумаагаар тийм ээ. За сайн барилдаасаа мөн Монгол Японы хооронд харилцаа улам одоо өргөжөөсэй гэж бодож явдаг энэ залуус маань. За тэгээд энэ тэмцээнд дэмжих гэж ирж байгаа юм байна. Хүүхдүүдэд тусалж байгаа юм байна тийм ээ. За тэгээд таярда цаашдаа чинь амьдралд ажиллаж байгаа сайн сайхныг хүсье. За одоо байн одоо энэ тэмцээн уралдаан зохиож байгаараа. Энд оролцож залуучууд хүүхдүүдэд тусалж байгаараа. За баярлалаа. Баярлалаа. За ингээд түрүүн бид бас ярьсан 570 гаруй хүүхэд цугларсан гэж багийн тэмцээнд бол 66 баг оролцож байгаа гэж. За ганцаарч гисэн буюу одоо говийн тэмцээн бас болно. За барилдааны завсар зуур бол за манай хүүхдүүд энэ ордны яг коридорт за бас жижигхэн ийм бэлтгэл хийж, бие халаалт хийж байгаа. За Япон хүүхдүүд жишээлбэл одоо яг дэвжээний хажуухан талын зайг ашиглаж бас бэлтгэл хийж ийсэн. За энэ бэлтгэсэн дээр харагдаж байна. За тэгээд одоо болж л өгвөл одоо бие халаагаал, зарим нь одоо амраал бас нэлээд тийм тактиктай барилдаж ийсэн. За гол одоо үндсэн дэвжээний хажуугаар одоо энэ ордны хоёр давхарт байрладаг нэг зааланд бол бас хоёр дэвжээ засцсан. Бас зэрэг одоо барилдаа явж байсан. Өөрөөр хэлбэл 3 дэвжээнд зэрэг барилдаа явж ирэх гэсэн үг. За багийн тэмцээний 2 дугаар тойргийн барилдаанд Монгол хүүхдүүд маань за тэр 2 давхарт байрладаг. За мэрэгдэн сумууд одоо элсэж байгаа хүүхдүүдийн тэр сургууль гэж нэрлэж байна лээ. За энэ дэвжээн дээр барилдаж эхэлж байна. За 2 дахь тойргийн барилдаанд бас нэлээд за амархан гэж хэлэхэд бас хаашаа ялалт авч ясан бас 5-0-оор. За тэгээ энэ дэвжээн дээр барилдж байгаа барилдаа нэг бол үзэгчд бас үзэхэд их боломж муутай учраас телевизийн одоо тэр камер байрлуулсан. За тэгээд камераар бас нэлээд чөлөөтэй тийм коридор тэр телевиз байрлуулсан. Үзэгчд тэнд бол үздэг юм байна лээ. За ингээд Монголын баг тамирчид 2 дахь тойргийнхаа барилдааныг өргөжлүүлж байна. За энэ базаргард бол бас нэлээд том өрсөлдөгчтэй таарсан байна. Жин ихтэй. За тэгвэл дотоороо ингээд барьц алдсан боловч бас нэлээд хөдөлгөөнтэй сайн барилдаад хариу өмнө хийж давлаа. За манай энэ Ариун Баатар их сайн барилдсан. За энэ тэмцээн дээр бол энэ тойрогт бол бас барилдгүй даваа авч байна. За амар санаач гэсэн барилдгүй даваа авч байсан. За яагаад гэвэл бас энэ бүхчүүд хүүхдүүд бол бас бэтглийн явцад мөн барилдаж байхдаа бол гэмтэл бэртэл авах нь бас их байдгийн байна лээ. Тэгээ зарим багийн хүүхдүүд бол бас бүрэн багаараа гарчихгүй байсан. Гуруулаа, дөрвүүлээ. За энэ ордонд бол бас бид түрүү ярьж байсан зүгээр нэг тэмцээн биш, тийм баяр наадмын шинжтэй юм болж байна гэж. За ингээ хүүхдүүд тэмцээний завсар зуур бол гарч ирээд бас нэг ийм ад сорьсон хөөрхөн тоглоом тоглодог ийм болж исэн. За энд ингээд за тэр хамгийн заханд одоо бөмбөг оруулах юм бол одоо
Тэгээд Хакхогийн зурагтай тийм футбол гэх маягийн ийм бүр сонирхолтой тоглоомууд ингэж тоглуулдаг ийм үйл ажиллагаа бас болж исэн. За ингээд багийн тэмцээний 3 дугаар тойргийн барилдаа энд явагдаж байна. За энэ Сумогийн ордны 2 давхрын 2 зэрэгцүүлсэн дэвжээн дээр явагдаж байгаа. За ингээд Ц дэвжээ гэж нэрлэнэ. За хамгийн бага наснд барилдаж байгаа сосрохуу гарч ирээд даваагаа авлаа. За энд бол манай сумочд ирж одоо хүүхдүүдээ дүүнэраа дэмжиж байна. За базаргаар давлаа. За Ариунбаатар бол маш зөв орж байна. За Япон хүүхдүүд бол бас үнэхээр бас тийм багаасаа сумоогоор барилдаад сурцсан одоо сумогийн одоо яг нарийн техникийг эзэмссэн тийм хүүхдүүд харагдаж байсан. Тэгэхээр сая барилдсан Ариунбаатар за одоо давж байгаа амар санаа нар бол бас бэлтгэлийн үр дүн гарч явах шиг байна. Бас яг сумоочд шиг золгоо хийж их намхан босч гарч ирж байна. Тэмцээний завсар зуур за үдийн завсралгаар за манай хүүхдүүд бэлтгэлийн өрөөнд одоо хоолоо идэж байна. За оролцогч хүүхдүүдэд бүгдэнд нь зориулж бас бенто буюу одоо бэлэн бэлдсэн хоол бас тарааж идүүлж ирсэн. За тэрний хажуугаар манай одоо дасгалжуулагч багш нар бас өөрсдөө сүйтэй цай бас нэг Монгол маягийн шөл энэ төр бэлтгэж хүүхдүүдэд бас идүүлж ирсэн. Хүүхдийн тэмцээн маань эд дундаа үргэлжилж байна. Өглөө 8:30-д нээлттэй ажиллагаа явагдаад дараа нь багийн тэмцээн эхэллээ. Багийн тэмцээн бол маш олон баг оролцдог юм байна. 66 баг оролцоод одоо ингээ 3 тойрог явчихад байна. За энд бол бид бас ийм сонирхолтой алдартай бүгтэй уулзаад байна. За энэ бол Соо Кокрай. За манай элэг нэгт манай ахын дүүс Инг дүүсэн. Инг дүүсэн маань одоо монголоор бас сайхан ярьдаг юм байна. Дээр нь өвөр Монголоос бас 5 хүүхэд аваад ирсэн. За аврагынхаа тэмцээнд оролцож байгаа юм. За сайн байна уу? За сайн байна уу? Сайхан шинжилж байна уу? Сайн шинжилж байна уу? За сайхан шинжилж байна. За тэгээ манай өвөр Монголоос бол хүүхдүүдээ аваад ирсэн байж тийм ээ. За тэмцээн амжилттай болж байна уу? Гоё болж байна. За энэ саяын 1-р сарын тэмцээнд Жүүрээзэн данд барилдсан тийм ээ. Тий, Жүүрээзэн данд барилдсан. За ингээ монголчууд маань дахиад дээзэн дандаа гараад ирнэ гэж хүлээж байгаа шүү. За чармаа зорилноо. За тэгээ энэ удаагийн хүүхдийн тэмцээнд өвөр Монголоос хэдэн хүүхэд ирсэн бэ? 5 хүүхэд ирлээ. За ингээ 5 хөөрхөн хүүхэд харагдаж байна. 5 хүүхэд ирлээ. Ямар нэгэн бүхэн төрлөөр барилддаг чөлөө төхөөр барилдаг нь өвөр Монголд. Өвөр Монголын чөлөө төхийн аврагууд байна гэж сонссон. Харин те энэ залуу бол авраг авсан байна. За нөгөөд нь яг 2 3-г барилжсэн хүүхдүүд байгаа. Хэдээс хэдэн насны хүүхдүүд байна? 10-аас 15 насны хүүхдүүд байгаа. За одоо багийн тэмцээнд 5 л орж байгаа юм байна тийм ээ? Тий, 5 л орж байгаа. За сая 3 тойрог барилдсан хэд давуу? 2 давлаа, 1 унчлаа. 2 болчлаа. 3 тойрогт бол 2-т нь одоо ялалт байгуулсан. Өөрөөр цаашаа ингээд явна гэсэн үг шүү дээ. Цаашаа явна тий, дөөшөө явна. Тухайн авраг маань бол үнэхээр сайхан тэмцээн зохион байгуулж шүү дээ. Хүүхдүүдийн ирээдүйн төлөө тийм ээ. За хүүхдүүдээс төлөөлөл болгоод нэг хүүхд мэдслэгээ дэвшүүл монголоороо сайхан яриа. Монголоор чи нэг ярьчихсан. За ингээд чөлөө төхийн өвөр Монголын авраг. За ингээд монголоор сайхан мэдслэгээ дэвшүүлээрэ. Шинэ жилийн мэндийн хүргэе. Та монголчуудаа аз жаргалыг хүсье. За сайн байна. За чамд амжилт хүсье. Танаа багт амжилт хүсье. За баярлалаа. Тэмцээний завсар хоорондоор бол одоо энэ Сумогийн ордонд бол хөөрхөн тийм шоу тоглолтууд болж исэн. За ерөнхий продюсер Сузуко Осама гэж хүн бас хувийн телевизүүдээр бас шоу нэвтрүүлэгт оролцдог алдартай хүмүүсийг авчирч ийм сонирхолтой үзүүлбэр үзүүлж исэн. За энэ хайруулын тавгийг одоо хэн хурдан гэж хавтгаалах байж гэдэг юм уу тийм ээ. За сая манай Шотингроо нэмсрэн харагдлаа. За Шотингроо нэмсрэн бол гартаа их хүчтэй одоо гар барилдаа энэ төрд бас оролцдог. Сая одоо хайруулын тавгийг бол хэдхэн секунд дотор бол хавтгаа болгоод харуулчихж байна. За энэ бол одоо Yokozuna Hakufoгийн дэвжээний Taikihо гэж бүх. За энэ алдартай бүх Toyona шимэ харагдаж байна.
За энэ хайруулын тавгийг бол бас ингэж хавтгай болгож тийм ээ нугуулах бол бас нарийн технологи, техник байх шиг байгаа. Ийм алдартай хөгчүүд мөн түнчлэн телевизийн од тийм ээ одоо шоу нэвтрүүлэгт оролцдог хүмүүс ирж энэ арга хэмжээг зохиож байгаа учраас одоо хүүхдүүд, эцэгчүүд бол бас их тийм хуур боломжтой. За Yokozuna Hakuho бол үнэхээр бас сэргэлэн хүн их реакцтай ялгаа юмд. За энэ хайруулын тавг гэдэг төсөө хавтгай болгох тэр нугалах технологиг маш сайн ажигласан байна. Магадгүй өмнө нь гарч ирсэн бөхчүүдийг харж байгаа за ингэх ёстой юм байна гэдээ ойлгоцсон байж болох юм. Хүүхдийн тэмцээн эд дундаа үргэлжилж байна. Багийн тэмцээн одоо өдөөс өмнө болсон. Өдөөс хойш багийн тэмцээний шигшээ барилдаан болно. Мөн жинжинд насаараа хуваагдаж бас барилдах юм байна. За ингээд завсарлаж явах хугацаанд би бас энэ боломжийг ашиглаад үзэгчдэд энэ дэвжийг танилцуулах гэж бодож байна. Бид нар одоо сум уухийн мэрэгжлийн тэмцээнийг үзчихсэн шүү дээ. Үздэг шүү дээ. Тийм ээ одоо шууд дамжуулаад одоо барилдыг яг нөгөө дэвжээ чинь энэ байна. Ингээд одоо нэг тийм шавар шиг материалаар хийдэг. Ингээд бүр хагарчихсан. За энэ бол 1-р сарын тэмцээн болохын яг өмнөхөн энэ дэвжээг хийдэг. Одоо шавраар ингэж хийгээд элсээр ингэж бүрээд энэ сүрлийг ингэж суулгаад. Тэгээ одоо энэ бол 2-7 хоног барилдаад дараа нь 7 хоног энэ ингэж байж байгаа өнгөрсөн өчигдөр Озоки цолтой барилдаж байсан Миябиямагийн зодог тайлах ёслол энэ ордонд болсон. Тэгээ энэ дээр бас бүгчүүд барилдсан. За тэгээд өнөөдөр одоо 2014 оны 2-р сарын 2-нд за Hakuhoгийн цомын тэмцээнд за Японы Окинавагаас ахуулаад хойд Хоккайдо ард хүртэл бүх одоо муж аймаг сумаасууд хүүхдүүд ирж барилж байгаа. Дээр нь өвөр Монголын бүгчүүд буюу одоо Хятадын баг ирж оролцож байгаа. Тэгээд энэ дэвжээн дээр барилдаж байна. За нөгөө дэвжээ гэдэг нь одоо энэ би одоо анх удаага гар хурж үзэж байна. За энэ дэвжээний дээдт энэ сүмийн оройг ингээд зүүчсэн байдаг. Энэ сүмийн орой дотор бол одоо ингээд доороос нь харуулж байгаа бид нар гэрэлтэй. Энэ дотор бол маш тийм мэдрэмжтэй микрофон суурлуулсан байдаг. За тэгээд энэ дэвжээний хажуу талаас бүгчүүд энд сууж агаад өөрийнх нь барилдах ээж болохоор энэ дээр гисгээд ингээд гардаг. За энэ голоор одоо энэ хавьяас эндээс ингэж гардаг. За тэгээд тэнд дэвэ шаваага хийгээд ингээд буудаг. За энэ дээр бол барилдан. За энэ ингээд нэг тийм хатуу ширхэгтэй элс байдаг юм байна. Зүгээр хайр гараа биш элс арай биш вэ. Элс бол их тийм нарийн ширхэгтэй байдаг. Тийм биш байна. За тэгээд за энэ тал нь бол одоо яг гол тал гэж нэрлэдэг. За тэгээд эсрэг тал нь за тэгээд баруун зүүн жигүүр хоёр талаас бол бүгчүүд ингэж баруун зүүн жигүүрээс орж ирдэг. За ингээд тэмцээн ингээд завсарлаж явах явцад ингээд энэ дэвжээг одоо бас танилцуулах юм боломж гарлаа. За энэ дээр бол бас хамаагүй гарч иж болдоггүй. За эргэн тойрон бол их цэвэрх юм байна. Энэ ингээд тийм хулдаасаар ингээд бүрээд ингээд цэвэрхэн болгочих нь байгаа юм байна. За аврагтаа хүүхдүүд уулзаад энэ завсарлагаанаар бол маш их завгүй байна авраг. Ирсэн хүүхдүүд манай Сококурагийн шавнар ийм сайхан бэлэг байж авраг бэлгэлж байгаа юм байна. Ариат уузанаас. За Монголын телевиз. За хүүхдүүд маань тэмцээн их сайхан болж байна. Тэмцээн сайхан болж байна. За сая одоо зарлж ирсэн тийм ээ Японы одоо Окинавагаас ахуулаад Хоккайдо хүртэл тийм ээ бүх муж бүх аймаг сумаас хүүхдүүд ирсэн байна. Тэгээд шилдэг барилдаан манай бас баг үлдсэн байгаа. Солонгосын баг үлдсэн байна. Сая зарлаа тав хүн сонссон тийм. Тэгээ манай Монгол хүүхдүүдийн баг бол их хүчтэй байна шүү тийм ээ. Сайхан харагдаж байна. Тэг өнгөтэй байна. Гэхдээ одоо бол шигшээ барилдаанд бол хэцүү байна. Одоо чангараас тийм ээ. Тэгээ одоо энэ хүүхдүүдийг аав ээжнийг харж байхад бол одоо таны одоо санаачилсан энэ тэмцээний зорилго биелэгдэж байна гэж бодож байгаа шүү дээ. Тэгэлгүй яг одоо дөрөвдүгээр одоо ингэ явуулж байна. Одоо би өнөө хэлсэн энэ сайхан одоо Сомогийн хийн ордон одоо авраг гарчлангууд яг энэ дэвжээ дээр гадаагач барилдаг хойноор тэн дээр хүүхдүүд маа одоо шинжлэн гарч барилж байгаа бас өнөө жил одоо энэ дөрөвдүгээр ордонд болж байгаа маш их одоо баяртай байна. Тэгээ миний бас нэг сэтгэл хөдлөсөн юм гэхээр юу гэхээр манай Монголын бүгчүүд мэрэгжлийн сумаа тийм ээ барьж байгаа Монгол бүгчүүд тэрнээс гадна Япон бүгчүүд тийм ээ Toyota Shima гэдэг одоо бүгд бүгчүүд ирсэн
энэ сайхан тэмцээнийг дэмжээ сэтгэлээрээ тийм үү? Чимээд чимээд явж байгаа маш их Чимээд баярлж явж байгаа, тэгэлгүй яах вэ тий. Өөрсдийн бас энэ цолтой хөгжөөч бас дэмжээ болон өөрсдийн одоо ажиллаа юу хийдэг. Тэргээр одоо зохицуулаад бас өнөө жил бас өргөн ирж оролцож байгаадаа бас баярлж байна тий. За баярлалаа. За та ажиллаа хийдэ. Одоо хүүхдүүд очрлцсон. За. За энэ ордонд бол энэ Япон хүүхдүүд болон эцэг эхчүүд за үзэл сонирхоор ирсэн японочдын нэг том хүсэл бол за алдартай бөхчүүд за ялангуяа Yokozuna Hakuho, Yokozuna Harama Fuji нарын гар үсгийг авах юм зүйл байлаа. За тэгээ бүр бүгдээрээ завсарлаг болонгуутлаад бас очрлоо. За одоо энд бол багийн тэмцээний суглаа татах ийм ажил болж байна. За одоо 66 баг өрсөлдөөд 16 баг үлдээд тэгээ цаашаа 8 баг үлдээд ингээ барилдахын. За энд бол одоо 16 багийн одоо суглааг ингээд багийн ахлагч нар одоо суглалаа. За тэгээд одоо багийн болон ганцаарчилсан барилдааны одоо шигшээ барилдаанууд эхэлнэ. За ганцаарчилсан барилдаан гэдэг маань одоо жингээр биш насаар ялгаж барилдаж байгаа. За бид нар багийн барилдааныг түрүүн та бүхэн сонирхуулсан. Одоо ингээд ганцаарчилсан буюу одоо насаар ялгаж одоо барилдаж байгаа энэ барилдааныг үзүүлнэ. За манай баяр жавхлан бага наснд за 9 настай насны ангид барилдсан. За их сайн барилдсан. За баяр жавхлангийн хувьд бол бас нэлээд тийм сэтгэл хөдлөлөө дарж их хараатай тайван барилдсан хүчинд бол нэлээд том хэмжээнд үзүүлсэн. За яг барилдааны өмнө бол тэмцээний өмнө бол бас гэмтэл авсан. Гэхдээ гэмтлээ бол их зөв хамгаалж сайн барилдсан. За ингээ 2 дугаар зоргийн барилдаанд барилдахаар гарч иж байна. За баяр жавхлангийнхаа барилдааныг харъя. За их сайхан барьц авч цээж улс нэлээд доогоор их зөв сайхан бариллаа. За ингээд Hakuho даваа жаргалын нэрмжит олон улсын хүүхдийн сумогийн 4-р тэмцээнийг сурвалжсан цуврал нэвтрүүлгийн 3 дугаархыг та бүхэнд өргөн барьлаа. За тэмцээний үргэлжлэлийг дараагийн 4-р нэвтрүүлгээс сонирхон үзээрэй. Баяр та үзэгчдээ.